За 26 оны 2 дугаар сарын 16-ны өдөр болсон байна. За 16 компани Node Flash-ыг олгох тухай мэдээлэл Монголын хөрөнгийн биржийн сайт мэдээллийн хэсэгт олон нийтэд ил болгож ингэж тавьсан. 16-ны өдөр 16 компани. За эдгээр компаниудын Node Flash-ийн нэг ч хувьцаанд ногдох дүн өмнөх өдөр буюу 2 дугаар сарын 13-ны өдрийн хаалтын хашаар тооцоход өгөөж нь хэдэн өв болж байгаа. Түүнчлэн бүртгэлийн өдөр нь хязээн мөн Node Flash-га хэдний дотор олгохоор шийдвэрсэн гэдэг мэдээллүүдтэй хамтдаа танилцъя. За эдгээр 16 компани бол талаас илүү санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ийм компаниуд байна. За мөн хамгийн өндөр өгөөжтэй Node Flash-ыг тарааж буй компани ямар компани эсвэргээрээ энэ 16 дотроо хамгийн бага хуваар Node Flash-ыг тарааж байгаа ямар компани гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл байгаа шүү. Та өөртөө 5 минут гаргаад энэхүү мэдээллийг заавал сонирхорой гэж хүсэх байна. Хэрвээ сувгийг минь дагаагүй бол subscribe хийгээд дагчаарай. Иймэрхүү мэдээллүүд ордог байгаа шүү. За би 2 сарын 13-ны өдрийн нэг ч хувьцааны зах зээлийн үнэлгээтэй нь зарласан Node Flash-ийн дүнг өгөөж нь хэдэн өв байх юм бэ гэж харьцуулаад энэ дарааллаар нь ингэж дараалд оруулсан байгаа. Тэгэхээр мандал даатгал эхний компани мандал даатгал 15 төгрөг 1474 төгрөг нэг ч хувьцаанд Node Flash-ыг болгон тараахаа зарласан. За 2 сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр үнээр нь тооцох юм бол 17 орчим хувьтай гарч байна. За энэ өдрийн нэг ч хувьцааны үнэл 86 төгрөг байсан байна. За бүртгэлийн өдөр нь бол хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлын бүртгэлийн өдөр байна. Node Flash-ыг олгох өдөр нь 26-ны 3 сарын 31-ний дотор. За энэ 16 компани 7 санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд байна. За 6 нь бол 2 сарын 13-ны нэг ч хувьцааны ханшаар тооцоход бол 10%-аас дээш юм өгөөжтэй байхаар нь бүртгэлийн өдрийн хувьд бол 13 нь хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлын бүртгэлийн өдөр гэж тодорхойлсон. За 3 нь бол бүртгэлийн өдрөө тодорхой зарласан. Гэрмс центр 3 сарын 9, Lendman 2 сарын 27, Гутал 3 сарын 13. Тэгвэл Node Flash-ыг олгох өдрийг за 2 компани 3 сарын 31-ний дотор мандал даатгал болон тэнгэр даатгал. За бусад 14 компани болохоор 4 сарын 30-ны дотор гэж байгаа. За Apo компани дээр онцолж хэлэхэд жижиг хувьцаа эзэмшигчдэг бол 4 сарын 30-ны дотор, за томоохон хувьцаа эзэмшигчтэй бол 8 дугаар сарын 19-ний дотор олгохоор болсон байна. За Монгол шуудан компани маань 26-ны 4 сарын 31-ний өдөр Node Flash-ыг олгоно гэж зарласан. За энэ алдаагаа бол засчихсан зүг байхаа. Энэ бүхэл бүтэн компани тууцын тогтоол шүү дээ. За далхачхэр 8 дугаар сарын 1-ээс олгож эхэлнэ гэсэн. Хүрд компани 6 сарын 1-ний дотор олгоно гэсэн. За олголтын хугацааны хувьд бол иймэрхүү байна. За хоёрт нь тэнгэр даатгал мөн 13.8% өгөөчтэй байна. Нэг ч хувьцаанд 114 төгрөг. Дараа нь 2 сарын 13-ны нэг ч хувьцааны 831 төгрөг байна. Гурав дахь нь Гэрмс центр. За онцолж хэлэхэд энэ 16 дотор жилд 2 удаа Node Flash-ыг тараадаг 3 компани байна. Гэрмс центр тэрний нэг нь. Эхний хагас жилд 15.70 төгрөг. За сүүлийн хагас жилд бол 10.7 төгрөг. Ингээ нийт 26.4 төгрөг Node Flash-ыг тараахаа зарласан. 13.5% өгөөчтэй гарч байна. За дахин хэлэхэд өгөөжийг бол жилийн дундаж үнээр нь юм уу биш. 26-ны 2 сарын 13-ны өдрийн хаалтын ханшаар нь тооцсон байгаа шүү. За дөрөвт нь Apo компани. За мөн жилд 2 удаа Node Flash-ыг тараадаг. Эхний хагас жилд 65, сүүлийн хагас жилд 65, нийт 130 төгрөгийн Node Flash-ыг 25 оныхоо цэвэр ашигаас тараахаар шийдвэрлсэн. 991 төгрөгийн хаалтын ханштай байсан. Энэгээр тооцоход 13.1% өгөөчтэй гарч байна. 5 дахь нь Монголын хөрөнгийн бирж 12.8% өгөөчтэй гарч байна. 4344 төгрөг нэг ч хувьцаанд тараахаар мэдэгдсэн. 6 дахь нь Lendman 10% өгөөчтэй гарч байна. 16.5 төгрөг. За дараагийнх нь 5 толгой хувьцаат компани 3138 төгрөг нэг ч хувьцаанд тараахаа мэдэгдсэн. 2 сарын 13-ны өдрийн хаалтын ханш 33.4 төгрөг 9.4% өгөөчтэй гарч байна. За энэ магадгүй 20 мянга руу 27.89 мянга руу орж иж унах байх. За миний хувьд энэ дээр маш буруу таамаг дэвшүүлсэн. 8,000-аас 9,000 орчим төгрөгийн нэг ч хувьцаанд Node Flash-ыг тараах болов уу гэсэн хит хол зөрүүтэй ингэж тараасан. За тэрхүү бичлэгийг үзсэн хүмүүсээс уучлалт хүсье. Буруу таамаг дэвшүүлсэн байна. За дараагийнх нь ард даатгал нэг ч хувьцаанд 40 төгрөг 6.5% өгөөчтэй. Голомт банк 80 төгрөг тараахаа мэдэгдсэн. 6 орчим хувь өгөөчтэй гарч байна. За Төмөн шувууд 21.8 төгрөг тараахаа мэдэгдсэн. Мөн 6 орчим хувь өгөөчтэй байхаар байна. За Төмөн шувууд бол түрүү жил Node Flash-ыг тараагаагүй санагдаж байна. За Гутал 3230 төгрөг нэг ч хувьцаанд 5 орчим хувь өгөөчтэй байхаар байна. Хүрд компани 3800 төгрөг за 4 орчим хувь өгөөчтэй байхаар байна. Сүү компани за мөн жилд 2 удаа Node Flash-ыг тараадаг. Node Flash-ыг өгөөжүүл гэхдээ маш хангалтгүй байдаг. За жишээлбэл
Эхний хагасжил 6, сүүлийн хагасжил 5 ингээ 11 төгрөг тарааж байна. За гэтэл 2 сарын 13-ны хаалтын ханшуул 635 төгрөг. Энүүгээр тооцох юм бол ногдол ашиг өгөөж 1.7% өгөөжтэй. Хадгаламжийн үнээс 10 дахин, за 7-8 дахин ч юм уу бага байна те. Далхачхэр хувьцаат компани 450 төгрөг ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. За сүү компанитай яг адилхан ногдол ашиг өгөөж 1.7%. За дараагийнх нь Танден Инвест банк санхүүгийн байгууллага 1.3 төгрөг тараахаа мэдэгдсэн. За 79 төгрөг дээр хаагдчих байсан байна 2 сарын 13-нд. Тэгэхээр 1.6% өгөөжтэй гарч байна. За ингээд сүүлийнх нь Монгол шуудан компани нэг хувьцаанд 1.5 төгрөг тараахаа мэдэгдсэн. Ногдол ашиг өгөөж нь 2 сарын 13-ны хаалтын ханшаар тооцоход 0.2 төгрөг буюу 20 мөнгөтэй байна. Энэ өдөр хаалтын ханш нь 688.88 төгрөг байсан байна. За энэ мэд та мэдээлэл авахыг хүсвэл Ганзоо ТV гэсэн сувгийг минь дагаарай. Жилийн эцэс болоод за хувьцаатай холбоотой мэдээлэл төдийлөн оруулж чадаагүй. Ягаад тэгэхээр жилийн эцсийн санхүү татврын тайлантай холбоотой ажил ихтэй байлаа. За цагаан сарын дараа бол энэ чиглэлийнхаа мэдээллүүдийг түлхүү оруулаад явахыг бодноо. За эцэст нь хэлэхэд санхүүгийн зөвлөгөө бол энэ ерөөсөө биш, зөвхөн мэдээллийн шинжтэй шүү гэдгийг анхаарна уу. За эдгээр мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн мэдээлэл хувьцаат компанитай холбоотой мэдээлэл гэдэг хэсгээс та бүхэн тууцын тогтоол ингээд дэлгэрэнгүй харах боломжтой байдаг шүү. За тэгээ та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрээ ирж буй гал морин жилдээ хувьцааных нь ашиг орлого нь өндөр байхыг ерөөё.